За юу цаанда манайхаа өнөөдөр мэдлэгээр та 2000-ад оны ихэнх үед алдарт UBS телевизээр олон түмнийг шуугуулж байсан нэгэн зурлалын талаар ярьж өгөхөөр бэлтгэлээ. Энэ бол алдарт X-Files буюу нууц материалууд цуврал билээ. Хамгийн анх 1993 онд Америк нэгдсэн улсад гарч ирсэн бөгөөд энэхүү цуврал одоо хүртэл үзэгчдийн дунд өөрийн нэр хүндээ алдалгүй байсан хэвээр байгаа юм. Засгийн газрын нууц хувилдаан, учир нь үл болдох далдын хүч, дэлхийг эзлэхээр санаархаж буй харь гаригийнхан ба нууцлаг хэрэг аллах үйл явдал зэргийг өгүүлдэг нууц материалууд цуврал маань тухайн цаг үедээ томоохон шуугианыг тарьж байсан. Цувралыг анхлан Америкийн телевизийн салбарын зохиолч Крис Картер санаачлан эхлүүлж байсан бөгөөд Крис Картер хүүхэд байхдаа учирч байсан нууцлаг явдлаасаа үүдэж энэхүү цувралын санааг гаргаж байсан байна. Нууц материалууд цувралын алдарт мөрдөгчд болох Fox Mulder ба Dana Scully нарын дүрт алдарч үргэлж болох David Duchovny ба Julian Anderson нар тоглосон бөгөөд уг цувралыг энэ хоёр дөрвөөр үнэхээр төсөөлхийн аргагүй лээ. Та хүн жүжигчин Julian Anderson-ыг Sex Education болон The Crown цувралуудад дөрвөлтэйснээр мэдэх байх л та. Нууц материалууд цувралын хамгийн алдартай зүйлсийн нэг нь мэдээж Mulder-ийн хан дээр байдаг I want to believe буюу би итгэмээр байна нэмэх хишлэл байгаа. Дээрээс нэг сонирхолтой зүйл байдаг нь нууц материалууд цувралыг гарч ирсний дараагаар Scully-гийн эффект их зүйл олшрох болсон ба энэ нэмэгдээ хүн шинжлэх ухааны технологи, инженерчил ба математикийн салбарыг мэргэжлэх сонгон суралцах үзэгдлийг хэлдэг аж. Одоо харин та бүхэндээ уг цувралынхаа 1-р бүлгийн эхний 8 ангийг ярьж өгье. Хэрэв та бүхэн цувралыг үргэлжлүүлэн үзье гэвэл юуны биш болно бүгд юу. Hollywood багцын олон анги кино хэсгээс хүлээн авч үзээрэй. Нэгдүгээр анги. Цувралын маань үйл явдал гарч ирэхэд цаанаасаа л нэг төвшүүртэй гинтийн нууцлаг өнгө спидний өгтөн авлаа. Шүүн дундын түнэр харанхууд нэгэн сургуулийн жаахан охин айд сандран гүйсээр явна. Гэтэл Гэвгинт яг энэ үед хурц тод гэрэл гэлбаад салхи шуураад мөнгөлөг нэгэн өнгөтэй дүрс тэнгэрт гараад ирлээ шүү. Энэхүү өглөө болоход өнөө охин нас орсон байлаа. Бодлого цагдаа нар охины цогцыг олоод хэргийн газрын үзлэг хийн чухам ямар шалтгааны улмаас ингэсэн талаар нь тодруулах гэсэн боловч түүний биен дээрх онцын шарах сорив байсангүй. Зөвхөн 2 улаан тэмдэглэл үлдсэн байв. Тийм болохоор нутгийн цагдаа нар чаргаа орохтаа хэргийг мөрдүүлэхээр өөр хүмүүсийг дуутахаар шийдэв. Ингэж тэд холбооны мөрдөх товчооны нууц материалуудын хилцээс тусламж хүслээ. Манай цуврал маань энэхүү албан ёсоор эхлэв. Үзэгд зоригтод бид дэлгэцэн дээр нэгэн хүрэн үстэй залуухан эмэгтэйг олж харлаа. Энэ бол шинээр нууц материалуудын хилц томилогдож ирж буй тусгай ажилтан Dana Scully юм. Dana Scully бол эмч, дээрээс нь физикч мэргэжилтэй. Ёстол нэрээ 10 хүний ажлыг амжуулахаар мундаг өсгөө лээ. Ийхүү Dana-ч өөрийн шинээр томилогдсон хилцийнхээ өрөөнд орж иртэл дотор нэг өндөр залуу сууж байлаа. Тэр бол нууц материалууд хилцийн цор ганц ажилтан Fox Mulder. Mulder хүүхэд байхдаа дүүгээ харь гаригийнханд алдсан бөгөөд түүнээс үүдэж хорвоо ертөнцийн бүхий л тайлагдчихгүй сонин хачирхалтай явдлуудыг сонирхох болж. Уул нь Оксфордын их сургуулийг сэтгэл судлаачаар төгссөн онц хүнд ноцтой гэмт тэргүүдийг мөрдөхтэй хамгийн гарууд нэгэн боловч дандаа харь гаригийнхан чөтгөр сүнс гэх юм сонирхож явдаг жаахан сонин гар. Гэхдээ яа ихвдээ хүн хүний сонирхол өөр шүү дээ. За тийхүү Scully, Mulder хоёр албан ёсоор танилцсны дараагаар Fox шууд Scully-д нөгөө ангийнх нь гардаг амиа олцсон охиныг харуулв. Түүний дараагаар Mulder охиныг ямар ч амиа алдсан гэх шинжгүй шарх сориггүй байсныг дурдаад оронд нь бөөрөн дээр нь үл мэдэгдэх 2 улаан тэмдэг гарсан байгааг Scully-д хэлв. Scully үүнд нь охин ямар ч шалтгааны улмаас хүсэн байж болно. Тэр ойд ганцаар явж байхдаа хосгосон байж болно шүү дээ. Mulder гэж хэлэхэд нөгөөд нь хариуд нь тэгвэл тэр ангиасаа яг энэ шалтгааны улмаас хүсэн 4 хүн байвал яах вэ? Гэж хэлээд 5 навдлоо. Хэдийгээр Scully дахин Mulder-ийн үзүүлсэн хэргийн шалтгааныг тайлбарлах мянган нэгэн үндслийг дурдсан боловч Mulder түнд охины цогцоос олцсон нэгэн сонирхолтой бодисын улмөрийг үзүүлснээр манайч хэргийн газрыг очиж үзэхээр болов. Ингэж нууц материалуудын хилцсэн эхний хэргийн мөрдлөг эхлэвэ. Үзэл зоригдоход Mulder, Scully хоёр хэрэг болсон буйдах нэгэн хотод хүрэлцэн ирлээ. Тэнгүүтээ Mulder хамгийн түрүүнд өнөө охинтой адилхан амиа алдсан 3 хоригчдын нэгний бушийг нээж үзэхээр боллоо шүү. Тиймхүү бушигч дээж гаргаж ирж байхдаа нөгөө гаргаж ирж байгаа нөхдүүд нь салгалаад унгаагаа хайчдаг ба нөгөө авсан газар унж нэгтгэүүд нь түүн дотор байсан цогцос манай эдийг мэл гайхшруулж орхилоо шүү. Учир нь жил орчмын өмнө амиа алдсан хүний цогц аль хэдийн танигдахын аргагүй болж хүн байсан хэд хэцүү болсон байлаа. Бадзарваа гэж. Ийхүү цогцыг гаргаж ирсний дараагаар Scully ч одоо эмчин болохоор шууд задлан шинжилгээч гарваа. Задлан шинжилгээний дүгнэлтээр Scully хэлж байгаа. Энэ цогцос хүн гэхээсээ илүүтэй сармагчин төрхтэй болсон байна. Бүр нарийн ярил шимпанзе шиг гэж хэллээ. Дээрс нэмээд Scully ч Mulder тандаж гэхдээ энэ хин нэгний маш тэнэг тоглоом байж болно шүү дээ гэж хэлэхэд мань нөхөр дөрвийн дагуу үгүй Scully би түүнийг арай өөр зүйл хийсэн гэж бодож байна гэд зөрүүлсээр байв. Дээрээс нь Scully тэр цогцсын нарман доороос нэгэн металл дамжуулагчийг олсон байлаа. Ер нь улам эвгүй болоод идэг насан. За ингэж явсаар хэрэг маань эцэстээ сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү чиглэв. Mulder, Scully хоёр хотын нэгэн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очингуудаа Billy Mice гэх ямар ч тархины үйл ажиллагааг болсон нэг нөхрийг очиж ирэв. Түүний хажууд бас өөр нэгэн тэрэгцтэй охин байх бөгөөд тэр охин бас хөөхөн халамж тавьдаг бололтой шүү. Mulder, Scully хоёр Billy дээр ирсэн гоо шалтгаан энэ нөхөр ангийнхэнт амиа алдсан охинтой нэг ангид сурдаг байсан ба бас энэ тэрэгцтэй охинч Billyтэй нэг ангижээ. Тиймээс Mulder, Scully хоёр нөгөө хоёроос хэд хэдэн асуулт тавиад явж байх зур нөгөө тэрэгцтэй охин чинь гинт хамаг юм авч чулуудаад бөө юм боллоо. Тэгсэн яг тэр үед нь тэрэгцтэй охины бөөрөн дээрээс нөгөө нас орсон охины шиг 2 улаан тэмдгийг олж харав. Тэгэхээр амиа алдсан бүх хүмүүс хоорондоо нэгэн учир бүтүүлэг тэмдгээр хамааралтай болж таарлаа. За тэгээд үүнийг харсны дараагаар Mulder, Scully тандаж би энэ хүүхдүүдийг харь
хариг гаргийнхан хулгайж туршилт хийсэн байж магадгүй гэж үзэж байна хэмээн хэлв. Ингэж манай үйл явдал улам сонирхолтой болж хувирваа. Тиймхүү үзэг зэрэгдэхэд тэр оройн Скали Молдер хоёр охин амиа алдсан ойг очиж шалгаж үзэхээр тохиролцсон байлаа. Гэвч энэ үеэр хотын цагдаа манай хоёрыг олоод охины амиа алдсан газар руу ойртуулгүй хөөгөө явуулчих. Ах хөвч бас нотой доо. Тэгж манай хоёр юу гэхээр ярилцаад ой модон дундурах замаар явж байтал гэнт радио модын таслаад эвгүүдэд эхэллээ шүү. Тэгтэл гэнт тэнгэрт хурц гэрэл гэлбдэг ба үүний дараагаар Молдер Скали хоёр сууж явсан машин утаж манай хоёр яг замын гол зогсов. Тэгсэн үүний дараахан Молдер Скали хоёр маш хурц гэлбаг олж хараад ухаан балартай авчив. Ийхүү манай хоёр буцан ухаан орж сэрэхэд бүхэл бүтэн 9 минутыг ой дурсамжаа алдсан тухай Молдер Скалид хэллээ. Арай энэ хоёрыг ч бас сулгайчихсан биш үсттэй. Хэдийгээр Скали үнийг ницаагаар олон янзын тайл хэлсэн ч сүүлд нь машин гэнт иргэн асаад манай хоёр чочтуул дээр иргэн ирэв. Энэ үеэр Скали усанд орох гэж байхдаа бөөрөн дээр нь байсан улаан тамтыг хараад бөө юм болж Молдер таруултал ашгүй тэр нь зүгээр л шумал хатсан байж таарлаа. За ашгүй дээ те ёо. Үүний дараагаар Молдерч Скалид дүүгээ хэрхэн харь гаргийнхан далтсан тухайга ярьж өгдөг ба энэ үеэр гинт утас дууртал манай хоёрын нөгөө амар цогцыг задлан хийж байсан лаборатори нь шатсан байлаа. Ингэж нөгөө гол хэргийн баримтууд бүгд дууслаа да хөрхий. Ийхүү шатсан лаборатори дээр явган очиход нэгэн охин Молдер Скали хоёртой уулзаад намайг хамгаалтанд авмав гэд бөө юм боллоо. Ингээд үзэг сэлтгэхэд охинч Молдер Скали хоёртой нэгэн кафед сууж байдаг ба энэ үеэр босон бүхий үйл явдлын үнэнг тэдэнд ярьж өгөв. Энэ охин нөгөө Билигээ залуутай нэг анги байсан бөгөөд нөхдүүд 1989 оны 100 сургуулаа төгсчлөө гэд ой дотор баярлаа сууж байх харь гаргийнхан тулгаалагдаад элдв туршилт мөрчилт хийлгүүлжээ зайлвал. Тийхүү үүний дараагаар ангийнхан ч нэг нэгээрээ өвхөөд энэ тэндгүү улаан тамдууд гараад ирсэн юм байна. За ингэж хамаг хэргийн үнэн мөнийг сонсоод байж байтал гэнт гаднаас Молдер Скали хоёрыг хөөсөн цагдаа ах уу орж ирээд бөө юм боллоо. Тэгтэл энэ цагдаа ах чинь Билигийн аав байсан юм байна штэ. За эндээс Молдерч нэгэн дүнэлтэнд үрдэг ба тэр өнгөрсөн бүх хугацаанд хүүхдүүдийг Били алж байсан гэж сэжиглэв. Скали ч үнийг Билигийн хөлнөөс олсон шороогоор баталгаажуулаад авбаа. Тиймхүү тэр орой манай хоёрын ёросноор Билич имлгээсээ гараад зугатаагаад явдаг бөгөөд Молдер Скали хоёрч Билиг хөөсөөр явсаар манай хүнийг газар дээр нь барьж авав. Били ээлж тохирогчороо Скали Молдер хоёртой уулзсан нөгөө охиныг сонгон авсан байсан ба нөгөө охиныг хулгаад авчираад ой дэртэл гинт дээрээс нь хурц өнгийн гэрэл гарсан боловч Билигийн аав хүүгээ болиулж чадснаар Били эргэн ухаан оров. Яг үүнтэй зэрэгцээд нөгөө цагаан гэрэл алга болдог ба үүний дараагаар Скалич харь гаргийнхан үнэхээр байж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрв. Ангийн төгсгөлд Били ховсонд орох үеэрээ харь гаргийнхан түүнийг хулгайж хүмүүстээр туршилтын тэмдэг тавихад ашигласан гэдгийг нь илчлэв. Хэдийгээр хэрэг ингэж шийдэгдсэн ч гэсэн харь гаргийнхны томоохон нууц нь хэвээр үлдлээ. 2 дугаар анги. Энэ ангийг эхлэхэд Молдерт нэгэн цэргийн нисгчийн эхнэрээс хүсэл иржээ. Америк нэгдсэн улсын нисэх хүчний туршилтын нисгч нэг өдөр гинт солиорч түүнээсээ үүдэн сураггүй алга болсон байлаа. Ингээд Молдер Скали хоёр нисгчийн гэрт хүрэлцэн ирэхэд тэднийг тааваршгүй явдлууд ухтан яв. Эхлээд Молдер Скали хоёр энтхийн туршин нисгчид үе үе алга болж иргэн гарч ирэхдээ ухаан санаа солиорсон байдгийг олж мэдэж. Түүний дараагаар Молдер Скали хоёрч цэргийн баазын том дарга хурандаатай уулзах гэсэн боловч эрхэн хурандаа манай хоёрыг бүр халгаасанчгүй аятайхан зүхтаага явчих. Ингээд үүний дараагаар мухардл орсон манай хоёрч ойролцоо кафед доороо сууж байтал тухайн кафений үйлчлэгчигч Молдерт өөрийнхөө дарсан харь гаргийн хөлгийн зургуудыг үзүүллээ шүү. Тэгээ бас түүнийг $20 энтрээр зарна гэхээр Молдер юу ч асуудалгүй зургийг нь худалдаад авч байгаамаа. Үүний дараагаар Молдер Скалид Америкийн цэргийн туршиж байгаа шин супер нууц онгоцны талаар дурдж хэлж байгаамаа. Скалид хэлж байгаа. Би тэр нисгчийг манайхны бүтээсэн шин нууц зэвсгийг туршиж байхдаа сэтгцийн хямралд орсон гэж бодож байна. Ийм болохоор тэд түүнийг аваад явсан байх. За тэгээд Молдерийн хэлсэн таамгийг шалгахаар Скали тэр хоёрч агарын цэргийн баазын ойролцоо очиж шүн болохыг хүлээж гарлаа. Тиймхүү шүн болоход агарын цэргийн баазын дээгүүр нэрэл бүр цагаан од гэрлүүд маш түргэн хөдөлж байгааг олж харлаа шүү. Тэгтэл удалгүй цэргийн баазаас нисдэг тэрэг манай хоёрыг чиглэн ирэхэд Молдер Скали хоёр цэргийн баазын бүсэд өөр нэгэн нөхдүүд байгааг олж хараад нөхдүүдтэй нийлж цэргийнхнээс цухтааж гарваа. Иймхүү үзэг зэрэгдэхэд Молдер Скали тэр дөрвч хоолны газарт хоол идэнгээс сая харсан үл мэддэх нисдэг бидүүдийн талаар ярилцаж гарав. Нөгөө хоёр нөхрийн хэлснээр бол үе үе ингэж энд од шиг зүйлсүүд нисдэг ба тэдний ярилцаж суухыг машин дотор баахан хар хувцастай хүмүүс хараа сууж байла. Дараагийн хэсэгт Молдер Скалид тэр онгоцнуудын талаар тайлбарлахдаа ингэж байгаа. 1947 онд харийнхан Росвелл осолдоход хөлгийн хэсгийг ийшээ авчирсан юм байна. Одоо харин тэд харийнхны технологиг холбоорлоод туршиж байгаа юм байна Скали. Гэвч харийн хөлгийн чадвар нь манай нисгчдийн авч чадах ачааллаас маш өндөр байгаа тул хүмүүс өндөр стрессээс болоод ухаан санаагаа алдаад байгаа юм байна хэмээн хэлв. Иймхүү Молдер Скали хоёр дахин алга болсон туршин нисгчийн гэрт явсан очиход нөгөө нисгч маань гэртээ зүг зүгээр юу ч болоогүй юм шиг ирсэн байлаа. Эхнэр нь ч Молдер Скали хоёрыг хараад энэ миний нөхөр биш вэ? Тэр шал өөр болоод ирсэн байна хэмээн хэллээ. Энэ үед ч Молдер туршин нисгчээс асууж байгаа. Та хаана явж байгаад ирсэн бэ? Хэмээн асуухад нөгөө нисгч нь би эмнэлэгт явж байгаад ирсэн юм аа гэж хэлв. Үнэн дээр туршин нисгч нь өөрийнхөө ханаас чухам яаж ирсэн тухай дурсамж бараг байхгүй. Яг л түүний тархийг угаасан мэт. Мөн Молдер нисгчтэй ярилцаж байх зураа түүнийг онгоц хэрхэн жолоодох тухай бүхий л мэдлэг дурсамжаа алдсан байсныг олж мэдв. Тиймхүү Молдер нисгчээс гараад явж байхдаа Скалид хандаж хэлж байгаа. Тэд түүний онгоцтой холбоотой бүх дурсамжийг устгасан байна гэж яг хийж дуусаагүй байхдаа баахан хар бараа хувцастай хүмүүст барьчихв. Одоо яадаг бол доо зэлэг гэж. Иймхүү цэргийнхнээс нэг сайхан эрүүний шил уугаад бушуухан буц гэсэн сануулгыг авсны дараагаар Скали уул нь Молдерт аятайхан буцаад явъя гэж хэлсэн боловч Молдер заавал очиж үзнэ гэж бөө юм болов. Ингээд шөнө болоход Молдер нисгч зургастай танилцсан хоёр бацаантай нийж
цэргийн хориотой бүс рүү явн ордог ба энэ үеэрээ цэргийнхний дөөрөлгөн бүтээсэн харь гаргийн супер онгоцыг олж харлаа да. Гэвч удалгүй Молдор цэргийнхэнд баригддаг ба хүчээр юу арсан дурсамжаа арчуулв. Үүний дараагаар Молдор цураггүй алга болж Скалич бөө юм болж цэргийн бааз дээр очиход цэргийнхэн ой санамжаа устгуулсан Молдорыг Скалид гаргаж өглөө. Манай нэг анги ингэж төгсдөг бөгөөд ангийн төгсгөлд Молдор засгийн газарт ажилладаг нууцлаг эрхэмтэй уулзав. 3 дугаар анги. Энэ удаагийн ангид хинч бас орж гарч чадхааргүй нэгэн офис дотор гарсан жижиг аллагаар эхэллээ. Нэгэн дүгжээтэй офис дотор шин дунд нэгэн нөхөр маш жижиг агааржуултын хоолоогоор дамжин орж иж зүгээр мөрөөрөө ажиллаа хийж сууж исэн гарыг алсан байлаа. Ингээд цуврал эхлэхэд энэ хэргийн талаар мөрдөгч Дана Скали холбооны мөрдөх төвчөөний хүнд гэмт хэргийн хилцээний мөрдөгч найзтайгаа хоол идэж байх зураа мэдэж ав. Данагийн найз нь хүнд алуурчин хохирогчийн хэлхийг гараараа авч ямар ч уул мөр үлдээлгүй гарч явсан тухай хэлдэг ба бүр ямар ч орц гарч байхгүй газар шүү дээ гэв. Дээрээс нь үнтэй адил 3 аллага аль хэдийн гарсан бөгөөд алуурчин дандаа битүү газруудад аллага үлдэгэжээ. Ингэж энэ хэргийн талаар Скалийн Молдор теснэр нууц материалуудын хэлц ажилдаа оров. Үзэгд солигдоход яг сонирхдаг сэдв нэрсэн болохоор Молдорч шууд ажилдаа орж гэмт хэргийн газрыг шинжилж үзээд агаржуулагчийн ойролцоогоос хүний гайцсан хурууныхийг оллоо. Гайцсан гэдэг нь нэгсэндээ урагшаага сунсан гэсэн үг юм уу да. Дээрээс нь Молдор сүүлийн 60 жил гарсан үнтэй төстэй алгуудыг судалж байхдаа 10 тэргийг архиваасаа ухан оллоо гэж. Тэр хэрүүдийг ядж байхад нь 30 жил тутам 5 удаа үлдгэсэн юм уу да хаашаа тиймэрхүү. Бас аллага дээрх хурууны хийнүүд нь Молдорын олсонтой таарч байлаа. Тэгэхээр сүүлийн 100 жилийн турш дамж аллага үлддэг байсан юм уу да. Одоо юу гэсэн үг вэ? Ёстол нууц материалуудын хэрэг байна да. Ингээд гарч ирсэн сэжүүр болгоныг даган явсаар Скали гэмт хэргийн газрыг ойролцоогоос нэг зэвхий царайтай түмс гэд нөхрийг барьж авав. Тинхүү төмсийг байцаалтанд оруулахад манавч бүх асуултанд нь үнэн зөв хариулж гэмгүй хэмээн дүгнэгдэж удалгүй судаллагдлаа. Гэхдээ байцаалтанд орох үеэрээ төмс Молд асуусан асуулт буюу тэр нэг та 100-аас дээш настай юу гэх асуултанд нь нэлээд сэжиг бүхий хариулахыг манавч анзаарав. Цаашлаад Молдор хэргийг лавшруулан мөрдөхдөө төмсийн хурууны хийг компьютерт оруулан сунгаж үзэхэд нөгөө хэргийн газраас олсон хурууны хийтэй таарад явчлаа шүү. Ингэж Молдорч төмсийг алуурчин гэдгийг олж мэдлээ. Тинхүү дараагийн үзэгдэл дээр нэгэн шүн төмс ээлж даллахтаа гарan хоригчийнхоо герт орохдоо байшингийн янангаар нь бүр сунаад орчвол яах вэ? Энд ч одоо хүн мөн юм уу хайшин. Тэгээд төмс янангаар нь гулгаж оронгуудаа нэг байлд ороод айлын эзнийг нь халаад илгийг нь авчваа. Энэ зур Молдор төмсийн талаарх намтрыг судлаад байж байлаа. Төмсөд ямар нэгэн төрсний эсвэл гэрэлтийн бүр үхлийн бүртгэлж байсангүй. Скали болохоор энэ хэрэгтэй төстэй 60 жилийн өмнө гарч ирсэн хэргийг мөрдөж байсан мөрдөгчийг олсон байлаа. Ингээд Скали Молдор хоёр ч нөгөө настай мөрдөгчтэй уулзахад хөгшин мөрдөгч тэр хоёрт өөрийнхөө сэжиглэж байсан сэжигтний гэрэл зургийг үзүүлв. Тэгэхэд тэр нь бүр яг нөгөө төмсийн зураг байвал яах вэ? Тэгэхээр тэр нөхөр сүүлийн 60 жил огт хөгшрөөгүй байжээ. Бүр ямар гिच хүн бэ? Ийхүү төмсийг хайм Молдор Скали хоёр гэрт нь очиход тэнд хүний цөсөөр хийсэн нэг бүр нэг сонин үүр шиг зүйлийг олвоо. Ерөнхийдөө төмс хүнийг алаад илгийг нь авахта цөсөөр нэг тийм сонин үүр шиг зүйл хийдэг байжээ. Харин илгээ иддэг бөгөөд тэгж 30 жилийн турш гүн нойрсдог нэг төрлийн гений мутацтай хүн юм уу? Одоо хайшин бурхан. Ингэж хэрэг улам ээдртэй болж эхлэхэд Молдор Скалигийн зүйлд алга болсон тухайг сонсонгуудаа төмсийн дараагийн охирогч Скали байж болохыг ойлгов. Учир нь төмс алсан хүн бүрээсээ дурсгал болон нэг зүйлийг хусдаг байж л дээ. Ингээд тэр орой Молдор газ Скали дээр юм очоод цаад муу дурак нь аль хэдийн Скали дээр ирсэн илгийг нь авах гээд бөө нанчлан хийгээд байж ивэл яах вэ? Молдор Скали дээр яг цаг олж орж ирдэг бөгөөд нийлж бод төмсийг нэг сайхан гавдж аваад эцэст нь баривч чадлаа. Йоо ашгүйт. Ангийн төгсгөлд төмсийн шорон дээр Скали Молдор хэлж байгаа. Би түүнээс генетикийн шинжилгээ авсан. Түүний булчин ба арга ясны үтцэн хүмүүсийнхээс өөр бас бусдаас хэвийн бусаар удаан хөгшөрдөг гэж хэлв. Хэдийгээр Молдор Скали хоёр төмсийг барьж аваад шоронд хийсэн ч цаатхан тоосон ч юмгүй шүсээрээ өрөөнд дотор үүр энтер хийгээстэй. Молдор шоронд төмсийг хорж чадахгүй байж магадгүй хэмээн хэлдэг бөгөөд төмс хоолоо авдаг нөхөр нь их л баясалтай ширтэж байгаагаар энэ удаагийн анги төгсөв. Одоо ахиж гарч иж гай болох үед. 4-р анги эхлэхэд Молдор Скали хоёр Руби Моррис хэмээх өсвөр насны нэгэн охиныг гэр бүлтэйгээ хамт зусан живж явахдаа учир битүүлэг байдлаар алга болсон хэргийг мөрдөж эхлэв. Рубигийн ээж Дарлан мөрдөлгтөө түүнийг шүн дунд унтаж байхад нь аялын машин гинт хүчтэй чичирхэлж нүд цохлон хурц гэрэл үзсний дараа Руби алга болсон хэмээн цагдаа нарт хэлжээ. Рубигийн ээж Дарлан өмнө мөн учир битүүлэг байдлаар алга болж исэн бөгөөд эргэн эрэхтэй харь гаргийнхан түүнийг хулгайсан хэмээн хэлснээс олж насаараа шахуу амьтны илэг доогоолж байгаа юм уу та чаавс. Харин Молдорт энэ хэрэг дээр ихэхэн анхаарал хандуулдаг бөгөөд түүний хувьд энэ хэрэг нь дүү Самантагаа алдсантайгаа адил санагдаад байгаа болохоор тэгээд ч байгаа юм шиг. Ингэж Дарлантай уулзж байхдаа Молдор Кевин хэмээх түүний баг хүүтэй уулздаг бөгөөд Кевин болохоор ихчийг алга болсноос хойш зогсоо зайгүй хоёртын кодоор элдв янзын зүйл бичиж болжээ. Үүнийг харсан Молдорч Кевиний бичиж байгаа зүйлсээс нэгийг аваад явдаг ба Молдор Скали хоёр үүний дараагаар цагдаагийн дарагтай очиж уулзав. Гэвч уулзлаас Молдор Скали хоёр олигтой юм юу ч олж чаддгүй ба үнэн
барьцгүй үргээс барьц болохгүй яж байгаа юм шиг. Тиймүү цагдаагийн газраас гараад явж байхдаа Молдер машиныхын цонхон дээр үлдээсэн цаасыг олдог бөгөөд түүн дээр нь намайг дагаад яв гэж бичсэн байлаа. Энэ үед Молдер ч чонгийн модны цаан зогсоод тэднийг ажиглаж буй нэгэн эмэгтэйг олж хардаг ба шууд түүнийг даган хотын номын санаар орж үзлээ. Охинтой уулзахад тэр Молдер Скали хоёрт Руби жирэмсэн байсан. Түүнийг Грег гэдэг найз залуу жирэмслүүлсэн. Бас тэд хамтдаа орохыг төлөвлөж байсан. Тэгээд тун ноцтой мэдийг дуулгалаа. Ингээд нөгөө нөхрөөс нэмээд юм асуух гэж байтал ард талд нь ном уснаас болоод салгалаад алтчихв. Тиймгүй ахин мухардал орсон Молдер Скали хоёр яах вэ гэд байж байгаад тэд Рубигийн алга уусан нуурын эргийг очиж шалгаж үзэхээр боллоо. Тэгтэл тэнд явж байхдаа Скали сүрэг чоннууд тэрүүгээр эргэлдэж байгааг анзаараад дагаад очтол нэгэн буушуугааг болов. Тэгсэн тэр буушин нөгөө танихгүй гарын хилээд байсан Грегийн буш болж таарлаа. Ингэж Грегийн бушиг осны дараагаар Молдер Скали хоёр эргэн номын сан таарсан гартаа уулзаад тэр эмэгтэйг Теса гэдэг байж л дээ. Эцдээ Теса Грегийг хөнөөсөн болж таарсан бөгөөд айтайхан байж байгаад Рубид бүх хэргийг тоох гэж оролцсон боловч инхүү фейлдэж. Гэхдээ одоо нөгөө нэг өөдөө хийсэн ч бол өөрийн толгой дээр гэдэг болоо да хөөрхий. Гэсэн ч Руби хаашаа алга болсон тухай одоо хүртэл тодорхойгүй хэвээр л байна. Ингээд Молдер Скали хоёр дахин нэг удаа нөгөө нуурын ирэг дээр очиход тэр хоёр Рубигийн дүү Кевнийг тэндээс олж бодлого Рубиг ч одоо моциклийн бүлэгтээ таарсны дараагаар олов. Руби ухаангүй ямар ч ховц сунаргүй байсан бөгөөд түүнийг тэд эмнэлэгт тавьчихад Молдер Рубигийн цусны шинжилгээнээс түүнийг жингүүдэл удаан хугацаагаар байсныг олж мэддэг. Хэдийгээр эцэст нь Руби эргэн сэрсэн ч хариг аргахын тулгаалагдсан тухай хэлэхээс татгалзлаа. Учир нь ээж Дарлин өөр тохиолдсон явдлыг охиндоо мөн тохиолдосоо гэж хүсээгүй бөгөөд хэрэг ингэж өндөрлөв. 5 дугаар анги 1947 онд болсон нэгэн үйл явдлаар эхлэв. Нэгэн гэр бүл Нью Жерси мужид ой дотор явж байтал гэнт машиныхын дуу гарчлаа шүү. Зайлвал ийхүү гэр бүлийн аавч дуугаа засгаар гардаг бөгөөд харамсалтай нь ханаас ч юм бэ нэг далтын хүчин чирэгдэл алгалуу. Ингээд цагдаа нар дараа нь түүний цогцыг олдог бөгөөд тэр үед аль хэдийн нэг хөлийг нь хэн нэгэн тасцаж аваад идсэн байлаа. Тэг зураа цагдаа нар нэгэн үл мэдэгдэх чимээг сонсдог ба чимээг хөөсөр явахад агуу дотор харанхууруу буутахад хотодон дотроо хүний биеийн үлдэгдэлтэй аврах том эрэгтэй хүнийг буудан асан байлаа. Ингэж энэ удаагийн хэрэг эхлвэ. Эндээс үзэгдэл солигдож одоо үед ирэхэд Молдер Скали хоёр нөгөө заншил ёсоор ээж дөөлөн тэргээ шалгаастай байлаа. Энэ удаа тэд ой дотроос эд эрхтнийг энэ тэндээс тастаад авсан орон гэргэн хүний цогцыг олсон байлаа. Дээрээс нь тэр цогцны мөчүүд идэгдсэн байсан бөгөөд хэн нэгний хатсан шүдний мөрчүүлсэн байв. Ингээд Молдер нууц материалуудаас ижил өстэй хэргүүд шалгаж үзэхэд Молдер ангийн ихэнд болсон 1947 оны хэргийг олов. Тэгэд эндээс Молдер хэргийг ой дотор амьдарч буй зэрлэг хүн үйлцсэн байж магадгүй юм сэжиг дөрөв. Ийхүү сэжүүр осныхаа дараа Молдер хэргийг цааш үргэлжлүүлэн мөрдөж эхэлвэ. Үүний дараагаар Молдер нутгийн орон гэргэн хүмүүсээс шүн болгон нэгэн урт хар үстэй хүн шиг зүйл ирж хог ухтагтлаар олж сонсов. Ингээд Молдерч түүнийг өөрийн биеэр шалгаж үзэхэр болоод орон гэргэн хүн жошдлуудлынхаа өрн дэлхүрийг өгөөд өөрөө тэндээ отлтыг хэрүүлдлээ. Тиймгүй шүн болоход нэрэл нэг урт хар үстэй хүн шиг амтан ирээд хог ухаж байх үед нь Молдер араас нь хөөж игсэн боловч алдчихлаа. Тэгээд түүнийгээ дараа цагдаач баригчв. Ингэж Скали руу амьсгаа царайлж залгасны дараагаар сулагдаж үргэлжлүүлэн мөрдлөгөө хийв. Энэ үеэрээ тэд 6 сарын өмнөөс л энэ халдлагууд үргэлжиж байгааг мэдэн халдлагыг үлдэж байгаа хүн эмэгтэй байж магадгүй хэмээн илрүүлж. Ингээд мөрдлөгөө үеэр Молдер Скали хоёр ой доторх агавнуудыг хайж байх үеэр Молдер зэрлэг эмэгтэй хүнтэй таарч алуулангаа алддаг ба Скали амжиж орж ирснээр Молдерыг аварлаа. Тиймгүй нөгөө зэрлэг эмэгтэй уул мөрийг олсны дараагаар эхлээд унтуулдаг сумаар буулгаж авах гэсэн боловч бүтсэнгүй. Сүүлдээ хотын цагдаагийн газраас цагдаагийн тусгай баг авчирч ойг самснаар эцэст нь зэрлэг эмэгтэйг буудаж алав. Үүний дараагаар задлан шинжилгээгээр зэрлэг эмэгтэйг 20-30 насны хүний магадсан. Тэгээ бүр хүүхд төрүүлсэн байхыг нь олж тогтов. Ангийн төгсгөлд том нүдтэй зэрлэг хүүхэд агуугаас эргэн тойрны ширтэн хардаг бөгөөд үүгээрээ хар дарсан зүг дуусаагүй байгааг бидэнд илтгэв. Хэрэг ингэж хаагдлаа. 6 дугаар анги. Энэ анги дээр нууц материалуудын хилцээ мөрдөгч Молдер Скалинаар маш ачаархалтай хэрэг хүлээн авав. Саяхан нас бараад моргт ирсэн хоёр цогц нь 6 цаг болсон ч ерөөсөө муудахгүй бүр өөрсдийн дулааныг хадгалж хаяада булчин таруулж чөдлөд байсан гэж. Тийм болохоор арга бараад манай хоёрыг дуудсан юм уу да хаашаа. За тэгээ манай хоёр чирийн газар дээр ирээд цогцнуудтай танилцж байхдаа үхлийн шалтгааныг нь хоолой боксноос болсон гэдгийг сонслоо. Тэгсэн мөртлөө гадна талдаа бүр ямар ч шарах байхгүйгээр шүү дээ. Энэ үе Молдерч хэлж байгаа. Бидний телекникскийн хүчээр алсан байх боломжтой юм аа. Хэмээн ээлж тамаглаа гарав. За энэ хооронд дэлгэцэн дээр Лаурен гэх нэгэн залуухан эмэгтэй гарч ирэв. Лаурен нэгэн компанид ажилладаг бөгөөд удалгүй түүний эргэн тойронд хачин сонирхолтой үйлдэлүүд тасралтгүй гарч эхэллээ. Түүний дараагаар Лауреныг захирлын өрөөндөө удан оруулаа. Энэ үеэр захирлын түүнд Лаурны хуучин дарга нас орсон талаар дуулахад Лаурен захиралтай ажлаасаа гарах өргөдлөө өгнө хэмээн хэлв. Гэвч энэ үед нь захирал нь Лаураг ажлаас нь гаргахгүй гээд хамаагүй нүүр биенд нь хүрээд байва. Тэгсэн чинь цагирлын гарт байсан нөгөө нэг алтан бугуувч энтрүүд нь бүр гарыг нь тасдангаа алтлаа. Бүр чангараад ч юу болж байна.
За ингээд Молдер Скали хоёр мөрлөг үргэлжилж амиа алдсан газрын ойролцоо камерын бичлэгийг олж авва. Камерын бичлэг дээр Лаурен нэгэн шөнө ATM дээр байхдаа хоёр нөхөр дээрэмдүүлэнгээ алддаг бөгөөд яг тэгж байхад нь үл мэддэгт далдын хүч нөгөө хоёр нөхрийг сүүдэр шиг морж ирээд аваад явсан байлаа. Сүнс юм шиг чөтгөрч юм шиг. За тэгж Лаурен энэ хэрэгт холбоотойг ойлгосны дараагаар Молдер Скали хоёр түн дээр очиход Лаурен хэлж байгаа. Би тийм юм мэдэхгүй. Би ганц араа л зогцсон. Энтэр гээд гүрэж гарлаа шүү. Тиймээс Лауренээс ямар ч юм ололгүй гарсны дараагаар Молдер Скали хоёр машин асаах гэж байтал машин гинт түгжигдэж аснаа арагшаа аим хурдтай хурж ирсэн машин очиод мөрөгчлөө зайлвал. Ингэж Молдер Скали хоёр өөрсдөө ч тэр хачиргалтай үйл явдлын гэрч болж хойров. Ингээд тосдорсныхаа дараа Молдер Лауреныг улам ихээр сэжиглэж хаа явсан газарт нь дагаад зураг хүргийг нь аваад жигтэйх мөрдөж эхлэв. Тэгсний дараагаар Молдер зураг аваад үстэл нэг зурган дээр нь Лаурны ард нэг эрэгтэй хүн зогсчихлээ шүү. Тэгтэл тэр нь Лаурны үгсэн дарга Ховардтай ижлэхэн царай зүстэй хүн байв. Эндээс Молдерч Лаурныг үгсэн дарга Ховардын сүнсэн дагаж түүнийг элдэн муу зүсээс хамгаалаад байна гэх дүгнэлтийг гаргаж. Дараагийн хэсэг дээр Лаурн хотоосдаа бэлдэж байх үеэр ахаад л нөгөө балаа захиралтайгаа зурлаж өнөөхөн ч Лаурныг явуулахгүйгээд байдгаар ячиж яв. Янз нь авах уу бас нэг ноотоо болтой. Үүний дараагаар Лаурнч тэсгэл алдарч Молдер руу залгаад би танд бүх үннийг хэлье хэмээн Молдертой уулзахар боллоо. Гэвч тэр орой Лаурны гэрлөө захирал нь хоёр алуучин илгэрсэн бөгөөд яг алуулах гээд байж байтал ахин далдын хүүч гарч ирээд нөгөө хоёр алуучин шууд зүйл тусглаа. Энэ үеэр Молдер Скали орж хурч ирэв. Ийхүү ангийн төгсөлд бүх учир начир тайлагдлаа. Лаурны дарга Ховард үхээсээ өмнө компанийн захирал нэгэн террорист бүлэгт хууль бусаар химийн бодис нийлүүлж байгааг мэдэж. Тэгээд захиралтай энэ талаар мэдэгдэж дуугаа байж чадахгүй гэх захирал нь Ховардыг алуулсан юм байна. Түүний дараагаар өнөө террористууд чинь Лаурныг алахаар ахин хоёр хүнийг илгээсэн боловч тэр хоёр дурак нь болохоор Ховардын сүнсэд адуулжээ хөө. Ийхүү захирлын ноо илэрсний дараагаар холбооны мөрдөх төвчнөөс офис дээр нь очиод нийслэг хийсэн боловч юу ч болсонгүй. Тэгэхээр нь Лауренч зориуд очиж захирлыгаа өдөж гарахад цаатахнж Лаурныг алах гэж чичрээ дайрлаа. Тэгтэл яг энэ үеэр нь Ховардын сүнс ахин нэг удаа гарч ирж Лаурныг авран захирлын нууц баримт ханын цаасыг урж Молдер Скали хоёрт үзүүлв. Ингэж захирч баригддаг ба Лаурн өөр хот руу нүүж амар тайван амьдрахаар болов. Гэвч Ховардын сүнс Лаурныг чимээг өхөн хамгаалсаар л. 7 дугаар анги дээр Молдер Скали хоёр нэгэн компьютерийн компани гүйцэтгэх захирлын учир хөтөлбөрийг өгөхлийг мөрдөхөр болов. Тэрхүү амиа алдсан гүйцэтгэх захирлыг Бен гэдэг ба Бен учир хөтөлбөрийн байдлаар ажлынхаа өрөөнд дотор тогон зохиолж амиа алдчихээ зайлуулах хөрх юм. Гэвч хамгийн ажиргалтай нь Бен төв үйлдлийн систем хэмээх хэмэл оюун ухааныг хаах шийдвэр гаргасны дараагаар ингэж амиа алдсан байна. Тэгэхээр цаанаасаа л нэг нооттой юм шиг. Энэ хэрэг дээр Молдер Скали хоёртой хамт Жери хэмээх Молдерийн хуучин хамтрагч нь ажилладаг бөгөөд эцэстээ Молдер хамаг ажлыг нь хийж Жери бүгдийг нь хийсэн болоод дуусав. Хэдийгээр Жери Молдерийн хийсэн хамаг ажлыг өөр дээрээ авсан ч Молдер гандан бууралгүй явсаар хэрэг толбогдлоо өөр нэгэн хүнийг оллоо. Тэр бол төв үйлдлийн систем хэмээх хэмэл оюун ухааныг зохион бүтээсэн Вилчек гээд гар байлаа. Молдер мөрдлөгөө өргөжлөх тусам хэрэг улам төвөгтэй болж эцэст нь хэргийн гол хэрэгтэн арай өөр зүйл болохыг олж мэдэв. Молдер Бэний удирдаг компани барилгын үндсэндээ төв үйлдлийн систем удирдаг байсныг олж мэдэнгүүтээ үүнийг компьютерийн систем хийсэн байх магадaltaй хэмээн сэжиглэж эхэллээ. Харин яг энэ үед нь Молдерийн хуучин хамтрагч Жери энэ бүхний талаар мөн олж мэдээ төв үйлдлийн системийн удирдаг барилгын цахилгаан шатан дотор явж байхдаа унаж доош нь амиа алдав. Ингээд Жериг амиа алдсны дараагаар Молдер төв үйлдлийн системийн талаарх мөрдлөгөө улам гүнзгийрлж эцэстээ төв үйлдлийн систем жигнэсээ бодож сэтгэж суралцж чаддаг хүнтэй адил хиймэл оюун байхыг олж мэдлээ. Гэвч энэ хойгуур Вилчек гээд хиймэл оюун ухааныг зохион бүтээгч нь Бэний үхэлд буруутгагдаж шоронд хоригддаг ба мэдээж ойлгомжтой хэлс хэрэгэр шүү дээ. Вилчекийн хийсэн бүтээлийг Молдероос гадна өөр нэгэн байгууллага маш ихээр сонирхож байсан бөгөөд тэр нь Америкийн батлан хамгаалах яам байв. Эцэстээ Вилчек өөрийн хийсэн хиймэл оюун ухааныг буруу хүмүүсийн гарт оруулахгүй гэсэндээ зориуд хэрэг хүлээсэн болох нь нотлогдов. Дараагийн хэсэгт төв үйлдлийн системийг зогсоохоор шүндлөөр компанийн байрлал нэвтрэн ордог ба Вилчекийн бүтээсэн вирусээр хиймэл оюун ухааныг устгах гэд бөө юм болов. Гэвч үүнийг мэдсэн хиймэл оюун ухаан маань өөрийгөө устгахгүй гэж бөө юм болсон боловч Молдер эцэст нь төв үйлдлийн системийг устгалаа. Хэдийгээр энэ хэрэг ингэж хаагдсан боловч Молдер засгийн газарт ажилладаг өнөө нууцлаг хүн ингэж хэлсэн байгаа. Энэ бүхэн дуусаагүй. Хэмээн хэлснээр үйл явдал бүр илүү төвөгтэй болсоор эцэст нь бид юунд итгэж бас юунд итгэхгүй байх хэрэгтэй юм бэ? Юу нэ? 8 дугаар анги. Энэ анги дээр Молдер Скали хоёр Антарктикт байх нэгэн судалгааны төв рүү илгээгдэв. Учир нь тэнд барилж байсан төв учир битүүлэг байдлаар их газартай холбоо тасарсан байлаа. Ийхүү Молдер Скали хоёрын өөр 3 профессор болон нисгэгчдээс бүрдсэн жижигхэн баг судалгааны төв дээр ирэхэд жинхэнэ аим шиг тэднийг угтан ав. Судалгааны төв тэр жигтэй цогцуудаар дүүрсэн байлаа. Тийхүү цогцнуудыг нэгтэлж байх зур судалгааны төв дээр байсан цорын ганц амт амтан болох нэгэн догширсон нохоо нисгэгч рүү дайран түүнийг гимтэж хаялаа. Яадаг зүйлгүй. Ингээд манай эдж нохооны амийг таслаад байж байтал түүний бие дээр учир битүүлэг хар тол байхыг анзаарчээ. Тэгтэл удалгүй өнөө хар толбон доогуур чинь нэг сонин өт хорхой шиг юм гүгээд ивэл яах вэ? Юу сэжигт юм бэ? Ингээд муу Скали маань үгсэн эрдэмтдийн цогцууд дээр задлан хийгээд нөгөө нөхдүүд хоорондоо алдсан тогтооддог ба цусны шинжилгээнээс нь нууцлаг нэгэст организмыг олж тогтоов. Тэгэхээр энэ судлаачдын өрөмдөж байсан
өсний цооногоос нэг нь нууцлаг амтан гарч ирсэн энэ хэдийг халдварлуулжтэй зайлвал. Тиймгүй багийнхан ч бүүн паник болоод карантинт орох гээд байж л нөгөө нохоонд хазуулсан хэсэг чинь догширч халдвар авсан тогтоогсны улмаас баг дотор хурцтмал байдал үүсэж эхлэв. Тэгээ ямар сандаа баахан хүн амтан руу дайраад тохоор нөхдүүд барьж авч байгаад шимэгчийг салгаад тавтал нисгэж хөрхийн амьсгал ураачлаа. Тэгсэн яагаад тэгсэн бэ гэхээр тэр организмын нэгэн төрлийн шимэгч орохоо бөгөөд халдварсан хүнийхээ сээр нуруунд байрлаж маш догшин авиртай болгодог гэж. Хэрв тэр шимэгчийг хүчээр салгаж авбал хүүхдээ өхөр бугоо тавьнагчээр хорт бодис ялгаруулж өөрийн эзэн биеийг алдах юм байна л да. Ямар амар зүүн гар вэ. Ийхүү хин нэг нь ямар нэг байдлаар халдвар авсан байж болцсгүй нөхцөл байдал үүсэж эхлэхэд баг дотроо хагалдаж эхэллээ. Ядаж байгаад нисгчээ алдчихсан. Гэхдээ тэр гадаан цасан шуурга уснаас болоод Молдер Скали тэрийг үндсэндээ судалгааны төв дээр хоригдов. Тэгж байтал нэгэн өглөө Молдер хамт ирсэн профессордрийнхаа нэгийг өгсөн байхыг болоод бүүн паникнд орлоо шүү. Удалгүй Скали болон нөгөө хоёр профессор гарч ирэхэд нөхдүүд шууд манай Молдерыг профессорыг үхэлж сэжиглэж гарлаа. Тийм болохоор нөхдүүд шууд Молдерыг хорио тавьваа. Энэ хооронд Скали хоёр шимэгч нэг биеинд байж чаддгүй олж мэдээд тэднийг устгах цорын ганц арга нь шимэгчээр халдварсан хүний биед хоёр дахь шимэгч оруулах хэрэгтэй гэдгийг олж мэдв. Ингээд Скали ч өөрийнхөө эмчилгээг нэгэн нохоон дээр туршиж үзэхэд туршилт амжилттай болов. Гэхдээ тэгээд үргэлжлүүлэн Молдер дээр ч эмчилгээгээ туршиж үзэх гэсэн боловч Молдер эсэргүүцэж би халдвар аваагүй энтергээд бөө юм боллоо. Үргэлжлүүлээд баг дотроо хоёр хуваагдаж нанчилдаж гардаг ба энэ үеэр Молдер Скали хоёртой ирсэн нэгэн эрэгтэй профессор хамт ирсэн өөр нэгэн профессорыг нухсан дээр нь нөгөө орхоо явж байгааг харлаа шүү. Ингэж халдвар авсан хүнээ олж шимэгчээ оруулан эмчилснээр багийнх нь золоор амьд гарав. Үүний дараа тэднийг аврах баг ирэн авардаг ба судалгааны төвийг дэлбэж хааснаар энэ удаагийн хэрэг маань ингээд өндөрлөө. Ингээд та бүхэндээ Univision X-Files сурлалын эхний бүлгийн 1-8 дугаар ангийг Univision-ы Hollywood багцаас үргэлээ. Тайлбарлах боломжгүй юм шиг орон ертөнцийн сонин сайхан дурладаг сониуч үзэгчдэд энэ зураг таалагдах нь арцаг баха. Тиймээс X-Files сурлал бүх хүний заавал үзэх ёстой сурлалын нэг юм шүү. Univision-ы Hollywood багц нь шинжлэх ухааны уран зөгнөлт, аимшигын триллерээс эхлээд уянгийн романтик хүртэл бүх төрлийн кино сурлалын ариун их сантай байлаа. Тиймээс олон сонголт дундаас юу үзэхээр шийдэж чадсан байгаа үзэгчдэд тохирох хэд хэдэн сурлалуудыг кино задлангийн зүгээс санал болгоё. Хэрв та бүхэн уран зөгнөлт, аимшигын сурлал нуусгүй бол Hollywood багцын The Strain гэх сурлалыг санал болгож байна. Харин өдөр шөнөгүй унтахноор идэх холоо хасан байж драм үздэг бол Hollywood багцын олон анги хэсэгт байгаа House сурлалыг нэг үзсэн байхад буруудахгүй шүү. За тэгээд үүнтэй адил өшөө зөндөө олон гойгой сурлал кинонууд Hollywood багцаар дүүрэн байгаа болохоор та админ өөрийн дуртай сурлалаа багцаасаа олоорой.